Арилсан байна. Өнөөдрийн бичлэгтэр ингээ нэг амар нэг гоё юм хий гэж амар бодсон боловч болохгүй байсан. Яа би бүр дотор тоглоод байна. Болохгүй байсан боловч тэгээд би нүуний амар гоё бичлэг хийгээд бодсон. Би ер нь бол Лабубунийхаа бичлэг нэг жоохон хийдэг. Тэрнээс нэг Roblox-ийн гайгүй юмнууд оруулдаг. Тэгэхээр бас амар би Монголд ирснээс тэгэд амар гоё яасан. Тэгээ бүр монгол хэл мэл зөндөө сурсан заяо. Тэгэхээр би ингээд одоо жоохон монголоор ярьж чадна. Жоохон сурсан. Гэхдээ л штий би нэг юм одоо та нарт харуулъя. Интернет руу ороод байгаа байхгүй. Тэр нь амар сонирхолтой байсан. Тэгээд бас амар сэжигтэй байсан. Заяо. Тэгээд ингээд би нэг гоё дурсамжууд сэтэрсэн бас миний сэтэрэнгүүт л шууд нулимс ингээд гоожин заяо. Гэтэл нэг зүйл амар гоожихгүй байгаа юм да. Өөрөө инээд хүрэж яхад л гинт нулимс гоож. Заяо. Тэнгүүт амар сонио бүр амар зүрхмөр амар сонь болдог. Би болохоор жоохон яагаад бичлэг хийгээгүй гэхээр нөгөө нэг ингээд хүмүүс намайг амрыг хүдсэн тэгээ коммент дээр дөрөв байсан. Яагаад бусад хүмүүс нь муудаад байгаа вэ гэхээр амар жоох хүүхдэд үзчихэж магадгүй ингээ нөгөө би бас тийм ингээ бүжгийн дугууланд нэмэгдсэн бүжгийн дугууланд амир их удаг. Яа. Тэгээд ер нь бол би ингээд амар бүжгийн дугууланд явдаг. Тэгээ жоохон бичлэгээ оруулахгүй хагаад жоохон уучлаарай л гэж талархыг заяо. Уучлаарай гэж амар их талархаж байна. Өмнө би ерөөсөө бичлэгээ оруулаагүй амар хэцүү байсан. Би тэгээ бичлэгээ яах вэ? Бүжгийн додож байгаа амар завгүй байж тий. Гэнзэж мэрзент болно гэсэн шүний болоод дуусан удахгүй тэгээ бас шинжилээр бас нэг өвлөө ингээл цагсан ингээл жоохон завгүй байж магадгүй. Өвөл бол хүмүүсээ бол намайг амар үздэг. Яа бүр шинэ. Тэгээ зүүн болон одоо намар болоод ирэнгүүт нэг амар үзэхгүй дөрөв өмнө амар үздэг боловч одоо жоохон нэг үзэхэ болоод өмнө бол 1500 амар их үздэг байсан. Өмнө өвөл тэгээ бас 100 болохоор 235 хүмүүс үздэг байсан. Одоо болохоор үздэг хүмүүс 1500 гээл одоо байгаа. Одоо л жоохон намарж байгаа болохоор ингээ үзсэн хүмүүс жоохон байхгүй байгаа да. Тэгээд ер нь бол үзсэн хүмүүс нь бас коммент дээр юм бичээд бас хүмүүн рүү ойлын бичлэг хүүгээ явуулсан байлээ. Явуулсан хүмүүс амар бага байдаг. Яагаад гэвэл би бичлэгэн дээр нэг юм оруулсан. Бити тэгэж их хүн рүү бичлэг явуулаарэ гэж гуйсан болохоор 2 хүн анх удаа үзэж байгаа 2 хүн тэгэж хэлүүлсэн баха. Тэгээд ер нь бол үзсэн хүмүүс амар их хэсэн болохоор би жоохон тэднээс жоохон амар бэлэг өгсөн болохоор би тэр бэлгийн задлцсан. Ерөөсөө зүгээр шууд unboxing гэж хийхгүйгээр амар залхуураад идсэн болохоор шууд өөрөө задлаад явцсан. Тэгээд ерөнхийдөө бол би амар гоё байсан. Би өнөөдөр яа гоё юм энэ харуулахгүй байгаа вэ гэхээр нөгөө амар болохгүй гэж жоохон нөгөө нэг хүмүүс жоохон харилцаатай явахгүй бол нөгөө амар болохгүй. Тэгээ бас би цахимаар жоохон бичлэг хийдэг. Цахимаар хичээл ордог байсан. Одоо бол хэвээрээ. Заяа. Зүүн бол аргагүй цахимаар хичээлнэ. Зүүн бол угаасаа аргагүй цахимаар хичээлнэ. Заяа. Цахим хэд хоногтой ордог вэ гэхээр 10 хоногт ордог. Тэгэл шууд буцаа хичээлд орно. Тэгэд манай шилжиж явсан хүүхдүүд бас манай гэрлүү ирж бэлэг гоё цом амар нэг дүүлжин YouTube-ний юм ирж өгж байгаа амар гоё. Заяо. Амар гоё ясан. Тэгээ найзууд маань их үздэг байсан. Манай намайг 3 дугаар ангид байхад амар шилжиж явсан. Тэгэхээр
бичлэг хийж байгаа тэднэр бас бичлэг хийж байгаа л би тэднэрт дамжуулаад нөгөөх юм аа гэд гарын бэлэг болгосон бол амар гоё заяа. Тэгээд одоо тэр нь болохоор барыг жил болж ийн. Жил болоо барыг яг хуучрах гад байжсэн гинт цэвэрлэгээ бодоод цэвэрлж байгаа. Нэг гоё юм надад өгсөн. Тэрийг ч даанч харуулж болохгүй. Нэг муухай болоод идэг ийшээ орж ирсэн хүмүүс амар байж марж үзэл. Тэгээд болохоор би дээш нь тавьсан. Тэгээд хайда нэг авчихгүй л амар дээш нь тавихаар жоохон шороо тоос мос олчдсан билээ. Тэгэхээр би өдөрт 3-ыг арчиж байгаа. Тэгвэл бол хитрхийг харжвал нэг өнгөн арилцдаг гэсэн. Тэгээд тиймэрхүү юмнууд байна. Алгуулсан хүүхэд нь болохоор яг бол манай ээж ихчийнхэн дүүгийнхэн гэд хүүхднээс юм байлээ. Тэгээд би дөнгөж сансан. Тэгэл би шууд би ер нь бол тэрийг харж үзээгүй байхгүй юу? Ер нь бол баг нэлхайхтай амар хөөрхөн. Гэхдээ би одоо том болсноос хойш ээжтэй юусааргүй амар жоохон сонин царайтай л болсон билээ. Тэгээ сонин царайтайнаас нь болж би амар дургу болсон. Би жоохонд нэг харж исэн заяа. Тэг гинэт болоо за ингээд өөр газар руу нөгөөхөр болоод Солонгос руу нэ буцаад Монгол руу. Тэгэл тиймэр гараад одоо дүү маань одоо Хөвсгөл аймагт гэд байсан. Тэгээд Хөвсгөл аймагт тэгээд нуух алгуулсан. Тэр буйна гэж хоёр хүүхд аваад явчихсан. Орхиод явчихсан юм шиг үлээ. Тэгээд би амар жоохон харамсалтай харагдчих. За ингээд амар гоё бичлэгээс нэг хөөх юм юу гэхээр амар хөөрхөн байсан. Тэг. Ингээд бичлэг маань дуслаа. Ингээд миний бичлэг тавтай сайхан байсан. Баярлалаа. Амар гоё бичлэг байсан. Яа баяртай.